Энэ алтан цамаас хойш хүзүү аим өвчөөр. За шахаад байна. Энэ ингэж их цөмөр шах яадаг юм бол түрээд нэг явсан байрт задарсан. За сайн бацхан өглөөний мэнд намайг Монгол Улсын арц гавь гэдэг. Тэгээд би од группээс алтан цамаас барилж байгаа хангаа аврагын багт. Тэгээд миний нэг өдөртөө танилццгаая. За өнөөдөр 7 цагаас аврагын сургууль дээр баярагч дээр нөгөө зэрэгтгэ хийн. Тэгээд өнөөдрийн он дээр 10 цагийн үед тарчаад 1 цагийн үед би нэг хүчний бэлтгэл хийдэг байна. Тэгээд бас хүчний бэлтгэл хийгээд тарчаад тэгээд манай алтан цамын багаараа ховд дэвжин дээр үндэсний бүхэн бэлтгэл хийхээр болсон. Одоо явна да. Явцгаа таа гэж. Амраг дэс сургууль дээр 7 цагаас эхний бэлтгэлд орох гэж байна. Бага насны хөгжилтэй одоо тийм дурсамжаас гэвэл би багадаа нэг 5 дугаар анги үлээ бол 5 дугаар ангида хичээлээ таслаад 5 дахь өдөр маш хөдөө биш дотор байранд байдаг. Тэгээ 5 дугаар ангида хичээлээ таслаад гэрлүүгээ хөдөө гэрлүүг гүү ярьчдаг байхгүй. Тэгсэн чинь 10 дугаар ээж аав хоёр ирээд нөгөө нэг хөдөөнөөс хүүхдүүд авахаар ирээд манай багш нар орсон чинь танаа хүүхд чинь өнөөдөр хичээлд ирээгүй шүү дээ гэдэг. Тэгээ би гэрт очсон. Тэгээд аав ээж хоёр төөс ирээд би гэрт орч чаддгүй. Гэрт очсон хүн байдаг. Угаасаа төв явцсан мэдж байгаа юм чи. Тэгээ гэрт орч чаддгүй бүр ороо шөнө ороод. Тэгээд аав ээж хоёр загнуулаад тэр нэг дурсамж санаас гардгүй шүү дээ. Би одоо өөр мэргэжил гэхээр одоо би чи 10 жилдээ нөгөө нэг ээж өгдөн шүү дээ. Ээж өгч цэцэрлэгийн багш авсан шүү дээ юу. Одоо тэгээд дээр нэвтрүүлэгт орохтоос хэлжлээсэн баг. Тэгээд бүхэл бол одоо нэг цэцэрлэгийн багш болцсон л явж байгаа байх гэж би бодож штэ. Oh my god. Wow. Эсвэл нэг сайн хөтөө нэг алчин ах утсан тэгэл. Малааруулал. Эсвэл нэг хүүхдүүд одоо цэцэрлэгийн багш болцсон л явж байгаа байх гэж би өөрийгөө төсөөлдөг штэ. Хүмүүс юу гэж бодсон юм аа мэдгүй л дээ. Энэ жилийн алтан цамд ер нь бол гоё болж байна. Яагаад гэхээр багууд 8 багч тэнцүү багтад орсон болохоор өрсөлдөө ихтэй. Урд нь бол тэгэд ер нь манай ховд чи төрүүлж ховд мод төрүүлэх нь ойлгомжтой. Хайсан энэ жил одоо өрсөлдөхтэй болохоор айл авч төрүүлж магадгүй тийм л болчиход байна л да. Тэр талаараас сонирхолтой болчихлээ гэдэг. Бас аймагаараа болоог болох. Нөгөө нэг өөр ховдынхаа бүх мөнгөтэй барилдаг. Бас сон. Энэ алтан цамаас хойш хүзүү аим өвчөөр. Ингээ гац моцаад байгаа юм шиг. Дараалсан шүү дээ. Тэр дарааллаа бас чирж очиж зүгээр аймаа тавьж байгаа юм чи. Одоо тийм одоо яг тийч шийдвэрлэхээр л дээ. Манай багч уус.
хавигчдаа багасаа ирсэн дээ тэгээд. Тэгээ сайхан Монгол ах өдөр өссөн. Мал ахгүй тэг ойр өссөн. Тэгээ сайхан аав ээжтэй багасаа уул ус нутаг усандаа бас ажилч хөдөлмөрчгээд аав ээж нь бас тийм нэр хүндтэй тийм сайхан хүний бодом өгсөний хүүхэд байгаа. Тэгээ одоо багшаавын хоёр тойрог болоод бас бурхнаасаа хийсэн л байт юм шиг байна те. Тэгээ намайг хавдад нэг юуны өсвөр үеийн тэмцээн үзээд өсвөр үеийн хүүхдүүдийн тэмцээн дээр багш нарт нь сургалт семинар явуулаад тэгээд байж хад гав ихтэй анх энэ хөргөн бондгор хүүг хараад тэгээд би хотод очиж одоо нэг бэлтгэл сургууль хиймээр байна. Тэгээд би бас бөхөр замна гэдэг. Тэгэл хоёлаа хавдаас наашаа хотод орж ирсэн тийм хүү байна. Тэр нь бол манай энэ хаан уяг байна. Одоо олон улсын хэмжээний мастер бямд орж байна. Улсын зан хөдөр болох. За дархан аврагын хань Батцуур. За Заяан мандах Сүлдбаатар. За өшөөч манайча одоо тэгээд олон байна дүү олон. Тэгээд төвшин тулга одоо дэлхийн аврагын хүрэл медальтай. Тэгээд эдгэр чи бол ерөөсө Тэмүүж ингээд одоо Америкт байгаа. Өдөр ийм нэг дор намайг Монгол улсын боловсролын их сургуульд байхад тэрнээс өмнө ч ингээд бэлтгэл сургууль илгээ шгшээ өгдөг төр байж хат ингээд байнга л хамт явдаг. Одоо ингээд дор байхад л энэ дон чин дээдл нь бараг 20 жил явцсан. Доотл нь за нэг 10 за нэг 5 6 жил явцсан. Ийм одоо сайхан хамт олон. Одоо хөдөр бэлтгэл одоо нондоо орж байна. Тэгээд багш дээр нэг алтан цомынхаа унс нанаад за ярилцаад багшаасаас нэг жавт өгсөл ном уншуулаад байж энэ. Одоо тэгээд ундгүй бүх гэж юу яах вэ? Тэгээд тэн дээрээ харин алдаан дээрээ суралцаад тэгээд цааш тий барилдаанд сайн барилдана гэж бодож байна. Тавж игэлээ идэхээр. Өчигдөө заяаг өөрчлөн чи сонссон уу? Би дээр өрөлж сонссон. Сүүлд сонсохгүй. Сүүлд тэр золбогт өрөлжих зүгээр чи зүгээр шалаагаад. Ер нь бол сүүл юм сонш. За одоо ингээд хов дэвжин дээр ирж байна. Хов дэвжиний заал манай Батцэрэг заан одоо шин заал барьсан. Тэгээд одоо энэ дэр хүчний бэлтгэлээ хийх. Өнөөдөр угаасаа хүч хийх өдөр. Тэгээд хүчний бэлтгэлээ хийх гээд орж ирж байна. Тэгээд манай алтан цомыг хэд бас өнөөдөр хамтарсан бэлтгэл хийх байгаа. 2 цагаас. Тэгээд би хүчний бэлтгэл хийчихэд тэр хэд дээр орж бас нэг тактик юм ярина. Тэр бол нууц шүү дээ. За одоо ингэ хүчнийхээ бэлтгэл хийх гэж байна. Энэ манай хов дэвжиний хүчний бэлтгэлийн одоо энэ заал маягийн хоног төхөөрөмжөнд энд байдаг. Заал нь болохоор энэ доор одоо энэ хамаг Монгол баг уснуур дэвжээ бэлтгэл хийж явах шиг байна. Одоо ингэ хүчний бэлтгэлд орё. За одоо өхөр хичээж байгаа дүнэлт таамдч гэхэд хамгийн дөрүүлээд бүх хүн гэдэг чинь өөрөө одоо тийм хүний одоо эр хүний ноён нуруу ер нь их хүн ямар хүн байх вэ тий? Тэр Монгол хүмүүс ихэвчлэн бөхөөрөө бас эр хүмүүсийг бүх хүн бас нэг эр хүн тийм байдаг даа гэж бүх хүнээс жишээ авдаг. Тийм учраас хамгийн дөрүүлээд хүн одоо хичнээн амжилт гаргахгүй байсан ч бас тийм нэг жуудагтаа тийм байр суурьтай ер нь зөв хүн бол төлөвшгөл хэрэгтэй гэж захи.
Тэгээд бас хамгийн гол нь өөрийгөө голохгүй бэлтгэлээ чамбаруудад өөртөө зөрүүл бэлтгэл хийх хэрэгтэй. Одоо тэнд магадгүй багшнаас ч юм уу тэнд байгаа хүмүүс зөрүүлж хийх биш. Одоо өөртөө өөрийгөө хуурахгүй хийсэн бэлтгэл чи чамд бол одоо хамгийн том дараа тийм том амжилт авчирна гэж хэлээ да. Тэгээд дүүнэртэй цаашдын бэлтгэл сургуультай өөрийгөө голохгүй тийм маш тийм сэтгэл хангалттай бэлтгэл хийгээрэй гэж хэлээ да. Тэгээд бэлтгэл өнөөдөр хүчний бэлтгэл дуусчих. Бэлтгэл сайхан хийлээ. Бэлтгэл дууссан. Гоё наа. Бэлтгэл дуусчих нэг гоё хийгэлцээд хаашаа чамаагүй ч юм сагтдаг. Тэгээд одоо бэлтгэлээ дууссан. Одоо манай алтан цомын баг ирээд хамтарсан бэлтгэл хийн. Тэрийг бол тэгээд тусдаа. Yeah. Hey, nice. За гол юм өрөөнө. Манай бэлтгэл маань одоо талд дунд орж. Тэгээд яг энэ шуудны бэлтгэл дээрс би бол яал тарахгүй нуруу намтаа болохоос дутаад байдаг. Тэгээд тэргээ нөхөхийн тулд одоо бас энэ бэлтгэлийг сайн хийж яг юм барьсан дасахгүй л шуудны дээрс би ямар шөгчөд илүү хөлөөд унаад байдаг. Эннийхээ бэлтгэлийг төлхөө хийж байна. За өнөөдөр бэлтгэл дуусгах чинь тэгээд өнөөдөр бас энэ алтан цомынхаа гээ дээрээ нийлж бэлтгэл хийлээ. Тэгээд бас сайхан бэлтгэл хийлээ. За жолбоочтой барилдсан барилдаан дээр алтан цомын барилдаан дээр шийдвэрлэх давааны барилдаан хийсэн. Тэгээд чатгаараас багийнхаа төлөө бүх хүч хөдөлмөрөө шавхаж барилдсан. 2 удаа бараг толгоо оруулаад унжаад тэгээд босч ирсэн. Тэгээд хүмүүсийн бас тэр дэмжиж байгаа оролж байгаа тэр заалны уур амьсгал бас наваг хурцж өгсөн. Тэгээд сайхан барилттай тахтаа унсандаа сүүл нэг итүүлээ тэр итэйг нь мэдрэхгүй тэгээд унс. Хөстөр бол тэгээд ууланд буцаад ирээ сэрэгцсэн байсан. Тэгээд жоох алдаа гаргаад тэгээд унсандаа дараагийн барилтанд бас алдаагаа засаад тэгээд сайн барилтнаа гэж бодчих. Тэгээд бас золбоохынхаа МС багтаас амжилт хүсье. Энэ өөрөөсөө өндөр бөхчүүдтэй гэж ер нь байнга л өндөр бөхчүүдтэй барилддаг л дээ. Тэгээ надаас намхан бүх гарч ирэн гэж би ер нь боддгоо шүү дээ. Тэгэл дандаа л өндөр бөхчүүд том биетэй бөхчүүд барилддаг болохоор тийм бодоод ах юм байдгүй л дээ. Тэгээд ер нь бол одоо тийм том төрцөн тийм байгалийн өгөгдөлтөй тийм хүмүүсээс чи бид нар 2-3 дахин бэлтгэл хийж ажил яа дийлэхгүй л яг адилхан
бэлтгэл хийгээ бол бид нар бас дийлэхгүй юм байлээ. Тэгээд байнга л ороо өглөө байнга л хичээж зөрүүлж бэлтгэл хийж ажил унгадаг та. Миний спортоос бас ийм урам зориг авдаг тамирчин бол Коби Брайант. Тэр хүний тэр бас туулсан амьдрал бас бэлтгэлийнхаа төлөө бүхнээ зөрүүлж чаддаг тэр зангаас нь илүү үлгэр жишээ авдаг та. За миний нэг өдөртөө хамт байсан та бүхэндээ баярлалаа.